За сайн байцгаана уу та бүхэндээ. Энэ оройн мэдрэг хүргье. За ингээд нурууны суултыг нэгээс 7 хоногийн дотор имжилдэг. Нурууны өвчнийг намжаадаг. Одоо дасгалаа урд нь бол лаймар бол олон удаа оруулсан байгаа ч гэсэн одоо маш богино хугацаанд ингээд оруулаад бас дасгалаар оруулаад өгөө. Хүмүүс маань бас зарим нь ингээ олохгүй яа байгаад байгаа учраас оруулаад өгөө. За тэгээд би өөрөө нурууны хаалганы заалттай нурууны 3 4 5 дугаар үгэн дээр суулттай эсрэг жиргэвч цөлхийлттэй ясаргалттай за нурууны мөрөлдтэй юм хүн байгаа. За тэгээд над шиг онцтой нурууны өвчтөг хөлгоё дааж гадааш өвчтөг энэ хүмүүс энэхүү дасгалыг хийгээд богино хугацаанд нуруугаа өрүүлжүүлээрэй. За ингээд би нуруу амрагч массажлагч бүтээгдэхүүнтэй та бүхэндээ энэхүү дасгалыг заах болно. За бидээ сул хувцс өмсөөд их хоол идэггүй сайхан тайван амгалан тийм сэтгэл зүйн тийм байгаа үедээ дасгал хөдөлгөөний хийнэ. За нуруу амрагчийг уудсны хэсэгт буюу өвцөг гойны булчингуудыг ахар сүүлний булчингуудыг гэсэн 3 хэсгээр массажлж өгнө. За эхлээд яг энэ одоо олон уулзахаа жоохон доох нь ахар сүүлийн харалтаа тавьж өгөө. Нуруу амрагчаас хоёр талаас нь ингээд барьж өгнө. Хоёр гараараа. За нуруу ууцаг сайхан массажлж өгнө. За нэг энэ массаж хөдөлгөөнийг 10-аас 15 удаа хийж өгнө. За нэг юм бол хоёрдугаарх нь бол хоёрдугаар массаж нуруу амрагчаас бас хоёр талаас нь барьж өгнө. Хоёр тишгээ хоёр хонгойг массажлж өгнө. Энэ бол яг олон уулзахын доох нь ахар сүүлний доотлол байгаа шүү нуруу амрагч маань. За ингээд гойны булчингуудыг массажлах нь маш сайхан таатай мэдрэмжийг өгч энэ гойны зузаан булчингуудыг сайн гүнд нь хүртэл массажлж өгнө. Нэг юм массажийг 10-аас 15 удаа хийн гэж хэлээд байгаа шүү дээ. Сурсан байна. За одоо энэ гойны хоёр талын булчинг ээлжиж массажлахын тулд массажлагчийнхаа гол руу авчирна. Эсрэг талын за биеийг эрслээд хоёр хөлийн тавхаа газар тавиад хөлдөө мөрний хэмжээтэй заагаад нуруу массажлагчаас хоёр гараараа барингаа ийм хоёр тишээ уналттай хөдөлгөөнийг хийж доотхоо массажлж өгнө. За нуруу амрагчийг дээш нь ууцны хотгорд оруулаад дахин массажлж хөлөөж хоёр тиш нь болгож хөлийн тавхааг нуруу амрагч нар тогтохгүй гэдэг юмс нуруу массажлагчаас сайн бариад өгнө. За урт амьсгал хамаараа аваад хамраа гаргая. Эцэг төмбөлгөөд
массажлж өгье нуруу ууцыг. Нуруу амрагч дааш нь цааш нь шилжүүлж массажлж өгнө. Нуруу ууц, хар сүүлийн хоёр талын болцгоод, хонгоны болцгоодыг бүгдийг массажлж өгнө. За энэ хоёр дэшээ ингэж массаж хийж өгнөс. За олон улцгаахад ордог хоёр үлэг дээш нь өргөж өгöd вирүүгээ түлхэж өгнө. Хоёр хөлөөр тавьчих. За хөл говь нөвчдөг хүмүүс эдгээр тасгалуудыг массаж хийж өгнө. Нуруу амрагчаас барьж өгнө. Уртаар амьсгал аваад гаргая. Хоёр үлэг хоёр ташаар зөрүүлж түлхэж өгнө. За эхний үед нуруу өвдөд байгаа юм бол нуруу амрагчийг түр амраад хийж болно шүү. Эхэндээ сураагүй эхний 1-2 өдөр жоох эвгүй байдаг. За массажлсан эсгүүд маань 20-оос 3 хоног, 7 хоног булгарч өгнө. Өвчөө орно. Алгуурхан хийгээд аяндаа өвч намднаа. За ингээд нуруу массажлагч өмнө уусны хоолоор тавьж байгаа. За хоёр хөлийг жийж өгөөд хоёр нуруу амрагчаас хоёр талаас барьж байгаа. Хоёр хөлийг нуулж байгаа. Ийм хөдөлгөөнийг хийж өгнө. Бүсийг ийш тийш нь хоёр тийш нь ингэж хөдлөж өгч байгаа. Энэ нурууны уйнуудыг хөдөлгөөнд оруулж өгч байна. Нурууны уйны хөдөлгөөнүүдийг маш их сэргээж өгдөг дасгал маш их үр дүнтэй энэ дасгал байгаа. Аяндаа та нар хийгээд үр дүнг мэдэх болно. За одоо яах вэ гэхээр зэрэг зөв хөлийг жигээд баруун хөлийг нуруу амрагчаасаа барьж байгаа. Нуруу нөвчдөг хүмүүс. За хөлийг нэг өлмийн дээр нь ингэ тавьж болно. Хийж байгаа. Нуруу амрагчаас сайн барьж өгөө. Яг олон улцгай одоо нуруу амрагчаа тавиад миний яриа сулхан байж болно. Тэгээ хөдөлгөөнийг л дагаад хийх хэрэгтэй. Их сайн доош нь дарж хөвгтэй нөгөөр өөрөөр нь түлхээд газар руу амьсгалыг аваад гарна.
Хөлөө дээш нөгөө би рүүгээ татгаад нуруу маань одоо амарч маш сайн амарч өгнө. Хоёр үлийг салгаад хоёр мөрний хоёр тал руу татаж өгье. Хоёр дэш сайн сунгаж өгье. Гойны татварлыг сунгаж. Уртаар амсгал аваад гаргая. Амсгалаас авч гаргана. За одоо хэрвээ нуруу өдөөд байгаа жоохон гэж амарч байгаа төр зураа нэрцээ урт амсгал авч гаргаа. Одоо бүгдээр татлах хийх гэдэг юм. Нуруу амрагчаар татлах сунгалтай хийж гэнэ. Одоо сүүлд нь. За энэ нуруу амрагч маань татлах хийхэд бол ийм 15 см өргөнтэй байгаа. За энэ бол миний өөрийн хэрэгэлдэг нуруу амрагч байгаа. Одоо миний зарж борлуулдаг нуруу амрагчууд маань 15 см-ийн урттай. Юутай. 15 см-ийн диаметртай, 45 см-ийн урттай. Энэ агаш энэ маш бий дэвтэйхэн. За энэ бүтээгдэхүүнийг энэ бол амархан эвдэрчдэг гэдэг хүмүүс авдаг учраас би өөрөө хэрэглэдэг юм аа. За одоо бүгдээрээ татлах сонголт аяр хийж өгнө. За одоо ингээд чаддаг нь энэ доогоороо оруулаад чадахгүй байгаа ингэж хөвдөж байгаад доогоор оруулж болно. За би энэ доогоор оруулаад яг олон улсхаагаар дор нуруу амрагчаа тавиад хоёр үлийг жийгээд татлах хийх гэж байгаа шүү дээ. Инженер татлаханд явуулдаг гэдэг шүү дээ бидний. Тэгэхээр энэ нуруу амрагчаар татлахаа хийчихнэ. Татлах сунгалт за нурууны булчиг дагууд нь бүр маш сайн сулж одоо нөгөө дарагдсан мэдрэлийнхаа судасыг чөлөөлж өгч байгаа байхгүй юу? Сая нэлээд нурууг амрааж тий нурууны одоо булчигуудыг тайвшруулах тий массажлах за нөгөө нурууны нөгөө одоо эмгэгтэй байгаа бидний үе нугалмуудыг одоо сайхан хөдөлгөөнийг нь далайцыг нэмэгдүүлэхтэй эрүүлжүүлэх юм одоо ажил тайлах юм дасгалыг хийж өглөө. Одоо бүгдээр нурууны татлахыг хийж гэн. За татлахын орон дээр явах шаардлагагүй. Энэгээр ингээд за бүсөө жоохон доош нь түлхэж өгөөд хоёр гарыг дээш нь алдлаад эцэг нь алдалж өгөөд одоо хоёр үлийн үсгийг татаж өгнө. За баруун үлийн үсгийг жийлээ. Зүүн үлийн үсгийг хамтдан жийлээ. Уртаар амсгал хамраараа аваад жаа төвчж өгөөд гаргая. Балчигаас олъё. Энэ татлахаа хийхгүй бидээ тасгаж хагаад дараагаас нь хийж өгнө. Татлах чинь бол хамгийн чухал байгаа. Гэхдээ бас өвдөлттэй өмнөс шууд хийдэг жоохон хэцүү. Жоохон их хэцүү хүнд байж магадгүй. Тэгээд нуруугаа ингээд сайхан 3 өдөр сайхан массажлж байгаа. Энэ татлахаас үлдэнд хийж өгнө. Боломжтой нь шууд татлахаа хийгээд сунгалтаа хийгээд явна. За хоёр үлийн үсгийг жийж өгөөд нурууны хавчинд чангалаад уртааш нь татаж өгнө. Хоёр үлийн үсгийг ээж түлхэж өгнө. За нуруу амрагчин дээр маш олон сунгалтын дасгалуудыг хийхэд одоо хөл нь одоо их хөшцөн гинэ. Одоо тахмын сонголт багтаа ийм хүмүүс одоо ийм хүмүүст ингээд маш их төхүүлж өгдөг нуруу амрагч байна. Яг энэ байгаад үрдээс нь хөлийн арын тахмыг сайн сунгаж өгчиж өвөн мөчнөр өвдөхгүй ирүүл явдаг шүү. За тэгээд сүүл рүү нэг сонголтуудаа хийж өгнө. За эхлээд нуруугаа эмчлэхэд бол иймэрхүү зөөлөн дасгалуудыг сайн хийж өгнө.
нэг 10 секунд. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За ингээд гэх мэт асгалуудыг энэ одоо нуруу амрагч бүтээгдэхүүн дээр маш одоо энэ нурууны өвчин эмчлэх эрүүжүүлэх чиглэлийн асгалуудыг хийж болно. За та бүхэндээ ингээд бүтээгдэхүүнийхээ талаар товчхон хэлцүүлж байгаа. Энийг бол манайхан мэдхнийг мэдж байгаа тийм энэ бүтээгдэхүүн маш чанартай айл бич байж хаад гэр бүлийн бүх хүмүүс хэрэглэдэг байгаа шүү. За хүүхдийнхээ сайн ирсэн шүү манайхаа асуугаад байсан хүмүүс нь хүүхдийн энэ 55 кг-с дээш жинтэй хүмүүст энэ болно. Гэхдээ доош 54 кг, 60 кг-с дээш жинтэй хүмүүст энэ том үний бүтээгдэхүүн байна. Таарна шүү. Энэ нь 25,000, энэ нь 40,000. За постны дээр утас борлуулдаг хаягуудыг бүгдийг бичсэн байгаа шүү манайхаа. Тэгээд пост руугаа ороод хотын төвд хөргөлт өнгөө, хотын захад одоо хөргөлт бас үнэтэй. За орон нутгийн маанд бол өнгөө 50 өгөө явуулнаа. За яагаад гоцод бас байгаа. Энэ гоцод энэ жижиг гоцод нь 35, энэ том зузаан сах өргөн гоцод нь болохоор юу шүү 45 шүү. За тэгээд дээр постны дээр утасмцаа оруулж учраас манайхан тэндээс хөргөлт мөргөлтөө хэлгээд аваарэ. За баярлалаа та бүхэнд амжилт хүсье. Энэ дасгалыг өглөө орой хэдийд хийж болно. Суугаа ажил хийдэг, олон цагаар зогсдог хүмүүс өглөө хийгээд гарах юм бол өдөржингөө нуруу үтгэхгүй маш гоё юм. За тэгээд нойргүй хүмүүс нойрыг маш сайн хүргэдэг. За энэ нуруу амрагч гэдэг бол ерөөс гайхалтай гоё бүтээгдэхүүн. Энэ дээр гарангуут баг нойр чинь хүрнэ. За тэгээд нөгөө хүний чинь нурууны одоо ядарсан болчингууд чинь сулраад ингээ сайхан тайвшраад ирэхээрээ бүр хүний ингээд өвшөөгөл одоо сүлдэг бүр мойр ингээ аягүй сайжирдаг. За 80 настай хөгшин хүмүүс энэ нуруу амрагч бүтээгдэхүүнийг аваад шүн мөн сэрчээд нойр нөрөхгүй байвал шүн басаад хийдэг мэдэг гэдэг. Зөндөө гоё үр дүнгууд байдаг шүү. За тэгээд сайхан шэрлээд нуруу нүүддэг хүн бүрт хүргэж өгөөрэй та бүхэн. Маш олон хүмүүс, настай хүмүүс ялангуяа хичээлийн хичээл рүү орч чадахгүй, ерөөсөө асуугаад л ах юм. Би ормоор байна, дасгал аммаар байна л гэдэг юм. Би одоо чадхад гараад энийг уруулаад байгаа. Урд нь 2-3 юу уруулсан байгаа, лайв уруулсан байгаа. Тэгээ одоо өнөөдөр ахаад ингээд орууллаа. За та бүхэндээ амжилт хүсье.